сайн байна. Миний фитнесэд арга болон дөрвөлжин үсгийн Монгол улсуудын үгийн дундах шүрэг хийгүүлэгчийн судрал сугарч гэж байгаа. За энэ Монгол хэлний үгийн дундах хийгүүлэгчийн судрал сугарлын тухай асуудлыг бол академич Муртага Урш Монгол хэлний түүхэн авиа зүй гэдэг бүтээлтэй 1992 оноос хойш энэ асуудлыг тодорхой авч үзсэн. Энэ гүйгүүлэгчийн суларсан явц эцсийн үр дүн сугарлыг энэ схем загвараар харуулж өгсөн байна. За урт игшгийн урдаас хоёр игшгийн хоорондоос тэр шүрэг гүйгүүлэгч сулрахдаа ард нь ямар игшил байснаар шалтгаалаад 3 янзын гүйгүүлэгчийн хувилбар байдлаар дамжаад тэгээд сүүлдээ гүйгүүлэгчийг байдлаар бүрмсэн гадаад амьсгалын төрөлт төдий болсон буюу хоёр үеийг заагсан тэмдэг байсан гэсэн энэ загвараар явж байгаа. За харин бидний үзүүлж байгаа тэр хоёр өөр үедээс нь игшгүүдийн дунд амьсгалын тэр төрөлтийг тэмдэглэсэн тэр тэмдэг байхгүй байхны үеийн бас бичлэгүүд энэ араб болон араб үсгийн дурсгалуудад таарлаж байгаа. За энэ тухай. Тэгэхээр өнөөдөр бидний нэвтрүүлгийн зорилго бол авианы хүслийг өсөг бичгийн баримтаар үзүүлэх, өсөг бичгийн баримт буюу үсгийн тэмдэглэлээр нэг үсгийн хувилбаруудаар авианы хүслийг сэргээн тогтоох гэсэн үндсэн юм зорилго тавиад энэ үгийн дундаас сугарсан гүйгүүлэгчийг араб дөрвөлжин үсгүүдэд яагаад өөр тэмдэгтээр тэмдэглэсэн бэ? Нэг авианы хувьслыг Юан болон Ирхан улсын бүс нутгуудад өөр үе шатуудад явагдсан байсан юм болов уу? За аль үсгийн дурсгал нь энэ сугарсан гүйгүүлэгчийг илүү нарийн тодорхой тэмдэглэж өгсөндөө авианы дурсгалыг илүү бодиттой тусгасындээ гэдэг зүйлүүдийг тодруулах ийм зорилготой юм аа. За ингээд бидний судалгааны хэрэглэхгүй болж авч байгаа энэ хоёр дурсгал бол ийм байна. Дөрвөлжин үсэг бол Юан улсын хэрэглээнд төрийн стандарт албаны бичиг байна. За минийхэр бол энэ бол Өвөржин Монгол улсынхаа уламжлалтай их ойролцоо санагддаг. За араб улс нь бол Ирхан улсын тэгээд толь бичгүүдийн бичиж нарын хэрэглээнд Монгол үгийг тэмдэглэсэн ийм нэг дурсгал. Тэгээд араб улсын уламжлалаараа тэмдэглэдэг ийм нэг хоёр дурсгалыг авч үзэж байна. Цаг хугацааны ойролцоо боловч бүс нутгийн ондоо ийм нэг үеийн дурсгалууд байна. За ингээд 1276 оны Монголын заригдаас ихтэй 1368 оны Тогон Төмөр хааны 7-8 зардаг хүртэл энэ 100 жилийн хугацаанд дөрвөлжин үсэгт үгийн дундах тэр сугарсан гүйгүүлэгчийн суларсан гүйгүүлэгчийн байр нь зөвхөн нэг үсгийн дүрслийг тэмдэглэж ирсэн байдаг. Гэтэл араб перс гэсэн талуудын араас хадаж өгсөн Турк Монгол хэлний энэ 1383-аас 1669 юм уу 1700 он хүртэл 400 жилийн хугацаанд энэ хадмал талуудад тэр тухайн гүйгүүлэгчийг хит хитэн үсгийн тэмдэгтээр тэмдэглэсэн ийм байдал анзаардаг юм аа. За тэдгээрийг тэр бичигтээ ямар үсгийн тэмдэгтээр тэмдэглэсэн бэ гэхдээ дөрвөлжин үсэг бидний мэддгээр шанган аавь араб улсын дурсгалуудад бол ийм 3 янзын үсгийн дүрсээр тэмдэглэсэн байдаг. За тэгэхээр энэ хоёр үсэг маань хоёр үсгийн систем өөр үсгийн систем боловч бидний дурдж байгаа сугарсан гүйгүүлэгчийг тэмдэглэсэн байгаагаараа бидний судалгаанд хэрэглэхгүй болох боломжтой хоёр дурсгал байна гэж үзсэн. За жишээ нь би энэ жишээнүүдийг дөрвөлжин үсэг араб үсгээр бичээгүй зөвхөн галиг үсгээр тэмдэглээд байсан. За монгол бичгийн хэдний хаан, дээд, адуу, үзүү гэх мэтийн үгсүүд дөрвөлжин бичигт ийм байдлаар тэмдэглэгдсэн. Өөрөөр хэлбэл хоёр игшгийн дунд байгаа тэр апостроф зарим судлаачдын галигт бол цэгээр тэмдэглэгдсэн тэр тэмдэгтүүд бол нөгөө энд байгаа шанган аагаар зааж өгч байгаа хэрэг байна. За тэгэхээр дөрвөлжин үсгийн шанган аагаар юу тэмдэглэсэн бэ гэдэг асуудал биднэрт гарч ирнэ. За тэгэхээр би дахиад энэ хэлэлцээ урагшлуулъя. Хамгийн түрүүнд ярьж өгсөн энэ авианы сулардын энэ загварт байгаа энэ хоёр дугаар игнэний эхний сулардын явцын энэ хоолой тэмдэглэсэн юм уу? Хоёр игшгийн дунд байгаа тэр апострофоор тэмдэглэсэн шанган аагаар байгаа тэрийг тэмдэглээд байна уу гэдэг асуудлыг бид
усгийн дурсгалд эдгээр үгүүдийг хэд хэдэн янзын хувилбартайгаар ингээд тэмдэглэжсэн байна. Одоо адуу суун, хүзүү, төө, эзэн, ачаа, сайн гэсэн ийм үгсийг тэмдэглэсэн байдаг юм байна. За тэгэхээр арга үсэгт бол дөрвөлжин үсэгтэй харьцуулах юм бол ихэнхдээ дараасан хоёр уруулын тэр үсэг бүхий бичлэгийг тэмдэглэсэн. Адуу хуусын байсан газар адуу суун, хүзүүгүн байсан газар хүзүү гэсэн гурваар юм уу хоёроор дараасан ийм нэг бичлэгүүд ихэнхдээ таагддаг. Маш зөвхөн тохиолдолд тэр төө гэдэг үгэн дээр бол тэр хоолой хээтэй нэг бичлэг гарч ирж байгаа. За гэтэл тэр ачаа гэдэг үгэн дээр одоо сугарсан гүйгүүлэгчийн байр нь ямар нэгэн тэмдэгт байхгүй ерөөсөө хоёр ихшгийг зэрэгцүүлээд тавьчихсан ийм жишээнүүд маш ихээр тохиолддог юм аа. За арга үсэгт бол энэ альфа, йодын дээр мөрийн доор энэ салангат үсгүүдийг энэ фатха бие үсгийн буруу дарсан байна. Дама энэ касра гэсэн гурван ийм салангат диагритик үсэг тавьж бас Монгол хэлний авиаг тэмдэгдэх нэг тэмдэглэж болтолсон давхар үсгүүдээ. За энэ тэмд хэлэхэд перс англи хэлний тойлд араб орос хэлний тойлд рашид дины судрын чуулганыг ингээ харахад перс хэлний тойлд бол ерөөсөө тэр салангат диагритик үсгүүдийг огт хэрэглээгүй. Гэтэл араб үсгийн тойлуудад маш ихээр тэр тэмдэглэлүүдийг хэрэглэсэн. Судрын чуулганы нэр гарчган дээр болохоор диагритик тэмдэг хэрэглэсэн хэрнээ яг текстэн дотор нэг ч тийм тэмдэгтийг ашиглаагүй байгаа ийм нэг байдал анзаарэгдэж байна. Тэгээд ийм байдлаас тулгуурлаад цаашаа бид юу ярих боломжтой юм бэ гэхээр араб перс Монгол юм уу, араб перс турк Монгол, араб перс турк Монгол армян гэсэн ийм хэдний хадмал тойлуудын зохиогч нь бичээч нь ямар хүн байсан болоо, бичгийн боловсрол нь ямар боловсролтой хүн байгаад энэ араб үсгийг ашиглаж Монгол үгийг тэмдэглэхэд ямар зарчим баримтсан бэ гэх мэт асуудлыг ярихад энэ асуудал гарцаагүй хүндэгдэх юм аа. За тэр дуртад байгаа перс англи хэлний тойл байна. Тэр тойл дээр энэ их тодорхой харагдах шиг байна. За энэ бол ерөөсөө энэ тойл бичигдээр бол тэр салангат мөрийн дээр доод шугам тэмдэглэдэг үсгүүдийг ерөөсөө тэмдэглэлүүдийг огт ашиглаагүй. Гэтэл араб үсгийн энэ тойлд бол ерөөсөө тэр чигээрээ тэр салангат үсгүүдийг ашигласан шинжтэй. Гэтэл энэ рашид дины энэ гарчиган дээр бол тэр салангат үсгийг мөрийн дээр доод ашигласан үстэй текстийн дотор нэг ашиглаагүй ийм нэг баримтууд бас байх юм аа. Дундад хэлбэл бүхний үеийн хамаарахын тулд асуудал юм. За ингээд энэчээс ямар асуудал гарах вэ гэхээр дөрвөлжин үсгийн шанган агийн энэ үсгийн тэмдэгт юу тэмдэглэж байсан бэ? Дөрвөлжин сууш өргөд П гэдэг авиаг юм уу? Гүйгүүлэгчийн үлдэц болоод хоёр ихшгийг хоёр үед нь заагдаж байсан тэр амьсгалын төрөлт юм уу? Эсвэл ихшгийн өмнө байх тэг гүйгүүлэгч гэдгийг тэмдэглэсэн юм уу гэдэг асуултыг бид анзаарах хэрэгтэй болно. За мөн араб перс үсгийн хадмал тойлуудын Монгол хэлний хэсэгт ихэнхдээ уруулын авиаг тэмдэглэсэн дараасан тэр гурван үсгүүдийг хэрхэн тайлбарлах вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Мөн дараасан бөгөөд дан ба нийгмийн бүтцтэй байгаа энэ хоёр үсгүүдийн асуудыг яаж тэмдэглэх вэ? Альфа дараалал хамттай байна. Эсвэл альфа гэдэг үндсэн үсгийн дээд тал дээр фатха гэдэг тэмдгийг тавьж өгсөн ийм нийгмийн бүтцтэй хоёр үсэг байгаа. Ийм үсгүүдээр авиаг тэмдэглэсэн байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг эдгээрийг ихшиг авиа гэж үзэх үү, сугарсан гүйгүүлэгч гэж тэмдэглэсэн тэмдэгтүүд гэж үзэх үү гэдэг асуудлууд гарч ирнэ. За ингээд үгийн дундаас сугарсан гүйгүүлэгчийн сулралтын үнэлтийг хэрхэн зарвалжлах вэ гэдэг асуудал бас дахиад хөндөгдөж ирж байгаа. За ингээд энэ чэнэс бид юу гэж бодох вэ гэхээр дөрвөлжин үсэг нь уйгурчин Монгол үсгийнхээ уламжлалыг баримтаад үгийн дундаас сулран сугарсан гүйгүүлэгчийг өсөр 100% нэг л үсгийн тэмдэгтээр тэмдэглэсэн. Тэгээд дөрвөлжин үсэг Юан бүрний төрийн албан ёсны стандарт бичиг байгаа учраас суларсан гүйгүүлэгч авиг нэг л үсгийн тэмдэгтээр тэмдэглэсэн. За тэр үгийн дундаас сугарсан гүйгүүлэгчийн бодит дуудлага нь
сулраад хоолой түүхийнхээ уруулын үе таны ие болж өөрчлөгдсөн байсан ч тэдгээрийг дөрвөлжин бичигт ядаж тэмдэглэхгүй тусгай үсэг зохиогоогүй авианы өөрчлөлтийг тэмдэглээгүй байсан болов гэсэн ийм нэг бод хэлдэг. За мөн дөрвөлжин үсгийн аялганд тэр гүйгүүлэгч нь хэдийнэ гүйгүүлэгч биш болоод үеийг зарлах хятад болчихсон байсан болохоор гагц үсгийн тэмдэглэлийг хэрэглэсэн юм болов гэж бас бод хэлж байна. За тэгэхээр бол энэ би дахиад идэвхтэй урагшаа явуулна. Өөрөөр хэлбэл дөрвөлжин үсэгт энэ Г гэдэг гүйгүүлэгчийн суларсан энэ шатыг энэ үеийг тэмдэглэсэн болов гэж бодож байна. Араб үсэг нь бол үгийн дундаас суларсан тэр гүйгүүлэгчүүдийг тэмдэглэх өөрөө үсгийн боломжтой ийм үсгийн тогтолцоо байна. За араб, перс, турк, монгол гэсэн энэ хадмалтай бичгүүдийн зохиогдсон хэрэглэгдэжсэн тэр цаг үед үгийн дундаас сугарсан тэр гүйгүүлэгч нь суларсан олон хувилбаруудаар хэлэгдэж байсан болов гэж ийм дүгнэлт бас гаргаж ирж болно. За өөрөөр хэлбэл араб үсэг нь тэр үгийн дундаас сугарсан гүйгүүлэгчийн авианы бодит дуудлагыг нарийн тэмдэглэсэн юм байна. За яагаад ийм нарийн тэмдэглэсэн бэ гэхээр тэр араб, перс, турк үсгүүдийн толын араас нэмсэн тэгээд их хаан улсын төрийн юм уу захиргааны юм уу худалдааны юм уу тэр сургалтын орчинд монгол хэлийг тэмдэглэсэн ашиглах монгол хэлийг тэмдэглэсэн тал бичиг байсан учраас авианы бодит дуудлагыг аль болох бодиттой тэмдэглэхийг зорьсон ийм нэг үсэг бичиг байсан болов гэж бодож байна. Эсвэл монгол хэлийг тэмдэглэсэн тэр бичээч нарын бичлэгийн онцлог байсан юм болов. Эсвэл түрүүний тэр араб, орс, эсвэл перс, англи хэлний тал бичиг, эсвэл тэр ашиг аддины судрын чуулганы бичлэгийг харах юм бол нэг нь перс суурьтай эрдэмтдийн тэмдэглэсэн тэмдэгтэр тэр сатангад үсгүүдийг хэрэглэхгүй. Эсвэл араб үсгийн боловсролтой бичээч нарын бичлэгтэр тэр сатангад нэмэлт үсгийн мөрийн дээр дор хамтдан тэмдэглээд давхардаж тэмдэглэсэн үсгүүдийг бичдэг ийм онцлог байсан юм болов. Хэрвээ тийм тохиолдолд ахын тэр бичээч нар өөрөө хэлний мэргэжилтэй хүн байсан уу эсвэл хажуугаас нь монгол хэлний мэргэжилтэн хүн бас түнд зөвлөсөн хэлсэн байх юм болов. Уг гард нь ямар хүн байх юм тэр баруун зүгтээ тэр их хаан улсын нутаг дэвсгэртэй байсан эрдэмтэн тэмдэглэсэн юм уу эсвэл эзэнт гүрний үед Монголын газар нутаг дээр байсан турк, уйгур, араб юм уу, перс юм уу эрдэмтэн байсан юм болов. Эсвэл бас түүхийн янз бүрийн мэдээг харж байхад түүхийн судалтын бодууд дээр тэмдэглэснээр бол монгол хүмүүсийг бас энэ араб, перс үсгийг сургах сургууль байсан гэж манай түүхийн бичлэгийн номууд бичсэн байна. Тэгэхээр энэ бүхэн ямар учиртай вэ гэдэг асуудлыг бас хөндөж хариулах ёстой байна уу гэж бодсон. За ингээд араб, перс, турк, монгол хэлний тал бичгүүд нь ингээд ганц зохиогч биш нийт хамтдаа бичигдсэн ийм хамтын бүтээл шиг байгаа учраас тэр хүмүүс өөрөөрөө сонссноор тэмдэглэсэн ийм нэг байх боломж байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл тэр үгийн дундаас сулран сугарсан гүйгүүлэгчийн сулралтын аль үе шатыг сонссон байна тэрүүгээрээ тэмдэглэсэн юм болов гэж ийм бас таамагтай гаргаж ирж болно. За гэхдээ энэ бас нэг хэлэх зүйлээ дөрвөлжин үсэгт бол тэр шанган гэсэн ганцхан үсгийн дүрс араб үсгийн дурсгалуудад дийлэхтэй тэр уруулын тэр үсгийг тэмдэглэсэн тэр хэсэг дээр байна. Агуэй гэж гэдэг юм уу тийм хостолтын гээ суларсан газар ихэнхдээ давхар дараасан 2-3 дараасан вавыг тэмдэглэснээс бусад тохиолдолд бол эгшгүүдийн давхар үсгээр зэрэгцүүлэн тэмдэглэсэн байдаг байгаа. Тэгэхээр тэр байдал нь түрүүний миний дурдж хэлээд байгаа.
энэ хоёр ихшгийн хооронд ямар нэгэн тусгай тэмдэгт байхгүй хоёр ихшиг ингээд яг зэрэгцэж байгаа энэ хувилбарын хэсгүүд араа бүсэгт байгаа болов гэж ингэж бодсон. Ийм үзэгтэй. За ингээд энэ бүхнээс ингээ харах юм бол дөрвөлжин үсэг бол тэр яг өмнө үеийн олон хэлтнүүдийн нийтийн төрийн бичиг болсон бичиг байсан. Тэгэхээр хятад хэлний авиаг тэмдэглэлээр үгээ гэдэг үсгийг зохиолчсон хэрнээ монгол хэлний үгийн дундаас сулран сугарсан гүйгүүлэгчид тусгайлан тэмдэг зохиогоогүй зөвхөн шанган агаар тэмдэглээд явчихсан байна. Тэгэхээр тэр яагаад тусгай үсэг зохиогоогүй юм бол авиа гүйгүүлэгч биш болчихсон байсан болов эсвэл тэр хятад үгийг тэмдэглэдэг тэр үсгийн дүрсийг яагаад хэрэглэж болоогүй бол гэсэн бас асуудал гарч ирж байна. За ингээд энэ дөрвөлжин үсгийн шанган агаар дамжуулаад Юан гүрний тэр олон үсэг хэлний үсгийн асуудал бас ямар юм болоо гэдгийг цаашид сурвалжиж үзүүлэх сонирхолтой санагдаж байна. За энэ талаар өнгөрсөн хавар докторийн зэрэг хамгаалсан Өвөр Монголын эрдэмтэн доктор Өрхөн гэж охин би. Өрхний докторийн ажил дээр бол энэ шанган агаар Юан гүрний хятад хэлийг тэмдэглэсэн тухай асуудал их тодорхой байдаг. Хятад хэлтэй судлаач учраас энэ талаар их сайн судалгаа хийсэн байдаг. Би бол тэрийг мэдэхгүй учраас энэ ч нарийн ярьж чадахгүй. Гагцхүү тэр шанган агаар Юан гүрний үеийн тэр олон хэлнүүдийн бас яг юу тэмдэглэж байсан бэ гэдэг тухай асуудлыг үзэх хэрэгтэй байна гэж бодогдсон. Өөрөөр хэлбэл суларсан гүйгүүлэгчийн тухай асуудлыг шанган аатай холбоод бүх үсэг бичгийн хүрээнд авч үзвэл ямар вэ гэж бодогдож байгаа. Мөн авиа ба үсэг, авианы хувилбар ба үсгийн хувилбарыг энэ бичиг үсэгт хэрхэн тэмдэглэдэг юм, үсгийн зурлагын бүтэц гэдэг асуудлыг энд яаж авч үзэх вэ? Авианы хувьсалтай холбогдуулаад гэж ярьж болно. Өөрөөр хэлбэл үсгийн тэмдэгтээс авианы хувьслыг бас гаргаж ирэх боломж байх болов уу гэж бодож байна. За ингээд арга бүсгийн тэр диакритик саданга тэмдэглэлүүд нь монгол хэлний эрийн ихшгийг, богино урт ихшгүүдийг, дан ба нийгмэл ихшгүүдийг мөн үгийн дундаас энэ сугарсан гүйгүүлэгчийг тэмдэглэх юм сурч бод чадчих юм уу гэдэг энэ асуултыг бас бодох хэрэгтэй. Зарим ингээд өөрөөр хэлбэл арга бүсгийн дурсгалуудад нэг үгийг маш олон янзаар тэмдэглэсэн хувилбарууд байгаа учраас үгийн дундаас сулран сугарсан тэр гүйгүүлэгчийг өмнө үзүүлсэн тэр хоолой төвөнхийн хэ, уруулын вэ, тагнайн г гэсэн гурван үсгийн тэмдэгтээр гурван гаруй тэмдэгтээр биччихсэн тодорхой бичиг байна гэж хэлэх боломжгүй болж байгаа. Тэгэхээр энийг сайн анзаарах хэрэгтэй. За тэгээд тэр Перс толын үсэг болгоны арга тодорхойлолт бичгтээ аль, вав, ёд гэсэн үндсэн гурван үсгээс гадна тэр салангад үсгүүд хамтдаа тэмдэглээд авианы урт богныг тэмдэглэдэг, эсвэл хос игшгийн бүрэлдэхүүнийг тэмдэглэдэг тийм үсгтүүд байна гэдэг ингээд хэлчихсэн тохиолдолд тэр гүйгүүлэгч байна гэж үзэх боломж авахгүй. Гагцхүү монгол бичгийн хэлний нөгөө игшиг гүйгүүлэгч, игшиг гэдэг дараалж орсон агуулаа юм уу, игүүлээ юм уу, адуугүй юм уу тэр байрнууд байгаа хоёр игшгийн дунд ямар нэгэн одоо тэр дараалсан гурван уруулын үсэг байгаа тохиолдолд дундталын тэр вавыг гүйгүүлэгч гэж тооцох юм уу? Яах юм гэдэг асуудал байгаа тийм. За мөн ингээд арга бүсгийн дурсгалуудад үндсэн үсэг ба тэр садангад үсгүүдийн тусламжтайгаар игшгүүдийг уртад хос игшгүүдийг ядан тэмдэглэдэг, гүйгүүлэгчийг ядан тэмдэглэдэг гэж үзье гэхэд арга бүсгийн дан игшгүүдийг бас тэр нэмэлт тэмдгүүдээр янз бүрийн юугаар хувилбартайгаар тэмдэглэсэн. Жишээлбэл одоо наран гэдэг үгийг 8 янзаар тэмдэглэжсэн байх жишээтэй. Тэгэхээр тэр наран гэдэг үгэнд байгаа тэр а игшгүүдийг, а үсгүүдийг
үндсэн үсгээр салангат яг хийдэг үсгээр давхар үсэг гэх мэтчлэнгээр янз бүрийн тэмдэглэгдсэн тэр 8 янзын бичлэг байгаа тохиолдолд энэ үндсэн үсэг ба яг гэдэг нийгэм тэр бүтэц маань урт богино нэг шиг эсвэл үгийн дунд сугарсан гүйгүүлэгчийг их шиг авианы сэтгцийн хувьд таних боломж бас байхгүй. Тэгэхээр тэр араб үсгийн тэр хатмал монгол хэлийг тэмдэглэсэн тэр бичээч нь монгол хүн байсан юм уу, гадны хүн байсан юм уу, эсвэл яасан ба гэдэг энэ асуудал бас энэтэй дамаа холбогдох юм. За ингээд авианы фонет болон фонологийн асуудлыг энэ өсвөр зүйл яаж шийдвэрлэдэг юм болоо гэдгийг бас сайн бодох хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үсгийн тэр зургийн бүтэц тэгээд үсгийн холболт, үеийн холболт, үсгүүдийн холболтын байдлаас шалтгаалаад тухайн авиаг тэмдэглэх боломж хэр байдаг эндээ шалтгаалдаг эндээ гэдэг асуудлуудыг ч гэсэн энд бас авч үзэх боломжтой юм шиг. За тэгээд дундад үеийн монгол хэлний дуудлагыг, бодит дуудлагыг буюу ярианы хэлний дуудлагыг энэ олон үсэг бичгийн тогтолцооны харьцуулалтаар сэргээж авч үзвэл ямар вэ? Зөвхөн ерөөсөө энэ дундад үеийн монгол хэлний дурсгалуудад монгол хэлний ийм үгийг ингэж тэмдэглэжээ гэж ярихаас илүүтэй тэр тэмдэглэсэн үсгээс нь авианых нь хувьслыг сэргээж гаргаж ирэх боломж байх шиг санагджээ. За тэгээд энэ үгийн дундаас сугарсан гүйгүүлэгчийн энэ үе шатын загварыг бас эргэн харах боломж байна. Тэгэхээр судлаачдын дунд тэр шаман аг тэр амьсгалын төрөл байсан гүйгүүлэгчийн уул мөр байсан гэж үзэх асуудал юм уу? Эсвэл зарим судлаачийн үзэж байгаагаар яг энэ түүхийн сур шүргэх яг бодиттой энэ ааш үсгээр тэмдэглэсэн яг тодорхой авиаг тэмдэглэсэн юм уу гэдэг асуудлыг бас эрдэмтэд өмнө нь судалгааны явцад ярьжсэн. Тэр асуудал ч гэсэн сөхөгдөж ирэх боломжтой. Тэгээд хэрвээ энэ гээгийн гүйгүүлэгчээс сударсан энэ 3 хувилбар цаашдаа бүрмөсөн сулраад зөвхөн гүйгүүлэгч байсны уул амьсгалын тэр бөөгнөр юм уу төрөлт байгаад 2 үеийг заагсан үүрэгтэй байсан тэр зүйл маань тэр араб үсгийн дурсгалуудыг байхгүй авах тэмдэглэдэг зөвхөн 2 үеийн их шиг зэрэгцэн орсон байлтай тэмдэглэсэн тэр тэмдэглэхийн бичгийн тэр бичиг тэмдэглэсэн байдлыг бас юу гэж үзэх вэ гэдэг асуудал байна. За тэгээд тэрний дараагийн асуудал бол тэр 2 үеийн их шгүүдийн хооронд эжишэд явагдсан тэр тухайн асуудал бол өөр асуудал. За миний хэлэх юм байна.